За өнөөдрийн 3 хэлцүүлгийн маань эхний хэлцүүлэг make out. Make out гэдэг маань сонсох, ойлгох гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл he was so far away. We couldn't make out what he was saying. Тэр ихтэй маш хол байсан. Бид түүнийг юу хэлэхийг нь сонсож чадаагүй гэсэн өгүүлбэр байна. Дараагийн хэлцүүлэг маань run into. Run into гэдэг маань уулзах гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл Jessica ran into his teacher in the garden. Jessica цэцэрлэгт түрээлэн багштайгаа уулзсан гэсэн өгүүлбэр байна. За дараагийн хэлцүүлэг маань do over. Do over гэдэг маань давтан хийхийг хэлдэг. Жишээлбэл I will do over this homework. Би энэ гэрийн даалгаврыг дахин хийнэ гэсэн утгыг илэрхийлж байна. Ингээд өнөөдрийн 3 хэлцүүлэг маань make out, run into, do over гэсэн 3 хэлцүүлэг байлаа. Та бүхэндээ амжилт хүсье.